За энд хүрэлц ирсэн бүх хүмүүст эрүүлийн газ жаргал сайн сайхныг хүсэж байна. Тэгээд аймгийн дарга надад ийм юм байсан. Та энэ хандив амлуулах ажлыг хурдлуулаад өгөөч гэсэн. Та нар одоо хандив хурд амлаараа. Тэгэхгүй болохгүй юм шиг байна. Сая энэ завхны харьяа тэг хөрлөн гишүүн төвшин их том тоо гэлчгээд бууга явуулчлаа шүү дээ. Тэр мөрний юу ч шагналж их өндөр мөнтэй байт юм шүү дээ. За энэ яг шоглоомын яриа. 100 жил болж байна. Энэ Чандвануулын аймаг гэж байгуулагдсанаас 100 жилийн хугацаанд манай нутгаас Цэдэн дарга 44 жил төр тулгаалж энэ шин цагийн Монгол улсыг хөл дээр нь босгож энэ шин цагийн үйлдвэр уурхаа соёл боловсрал гээд Монголын бүх сайн сайхныг босгоход 44 жил бие жилээж араас нь манай Киргизийн харьяат Батмонг дарга төрийн тэргүүнд сууж 90 онд улс орны амьдрал туйлын эгзэгтэй үед цус урсгалгүй ард түмний тэмцлийг хүндэтгэж дараагийн шийдвэрүүд гарсан ийм хоёр том дүүхэн энэ нутгаас төрсэн. За тэрнээс хойш олон хүн их хурлын гишүүн, засгийн газрын гишүүд болсон. Ийм байдалтай байгаа. Нутаг орны хөгжил нэг үе яваад бол гайгүй болсон. Тэгтээ сансанд хөрөгт хол байх. Би энд хүрэлцэн ирсэн нутгийн бүх хүмүүст энэ нутгийнхаа ой нарга хэмжээнд идэвхтэй оролцож сайхан ойг тэмдэглэцгээе гэж уриалах гэсэн. Манай энэ ойрдууд нэг шалдгар наадна гэж ярьдаг шүү дээ. Та нарын Увс аймгийн ойг 100 жил ойг нэг шалдгар сайхан наадуулах нөхцөлийг бүрдүүлж гэж би хүсэх гэсэн. Хоёр төрийн тэргүүн, хоёр дарах аваргыг 100 жилийн хугацаанд төрүүлсэн аймаг байхгүй дээ. Тэгэхээр та нар одоо зүгээр шалдаагаа та тэгээ сайхан шалдгар наадам хийцгээе л гэж хэлээ да.